Улсын хурлын хууль зүйн байнгын хороо ерөнхийлөгчийн хамгийн газар хамтран гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн төслийг хилцүүлэхийг өчигдөр төрийн орон зохион байгууллаа. Улсын хурлын ерөнхийлөгчийн байнгын хорооны хуралдаа өчигдөр товлогдсон байсан ч хойшлолоо. Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироос нь хурал өргөдлийн байнгын хороонд ирсэн байна. Тиймээс өргөдлийн мөрөөр хян шалгалтын шийдвэрийн төсөл боловсруулах өөрөөх ажлын хэсэг тус байнгын хорооноос байгуулсан бөгөөд танилцуулгын ёстойч үнэлтэд эзлэн гаргаагүй байгаа нь үүнтэй холбоотойгоор Улсын хурлын өргөдлийн байнгын хорооны хуралдаан эх 7 хоногийн хүртэл хойшилжээ. Авилгатай тэмцэх газраас иргэний арьяа шилжлүүлгөөний ерөнхий газрын дарга бүрүүд оржийг авилга албан тушаал эргэсгэжиглэн гадуур шалгаж эхэлсэн байна. Түүнийг албан тушаалаа уруулан ашиглаж хувьдаа их хэмжээний мөнгө завширсан байж болзошгүй эргэсгэж гисэн талаар авилгатай тэмцэх газраас мэдээллээ. Улсын хурлын гишүүн Улсын хурлах Монгол Ардын намын бүлгийн дарга Бямб цогт Монгол хятадын бизнесийн зөвлөлийн даргын хуваар өвөр бодлын үрдээс хорны худалдааны танхимын дарга Сүн Вэй Дун тэргүүдэд төлөөлөгчдөг хүлээн авч уулзан хөрөнгө оруулалт бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Монгол хэдний бизнесийн зөвлөл нь 2 оны бизнесийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилтгийн хувьд олон чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа тус зөвлөлийн дарга Бямб цогт уулзтайгаар илэрхийлсэн байна. Засгийн газрын хэрэглэх газрын даргаас нь тэмцэх авилгатай тэмцэх газраас сэжигтнэр татан цагдаа барах 461 дугаар ангид өнгөрсөн 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн саатуулсан. Түүний хувьдаа болон бусдад даваа байдал тогтоох ашиг онжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдэлээ уруулаа ашигласны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгээ эргэцэж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт тэмцэх цагдаа барах хугацааг 2 сараар сунгах шийдвэр гаргасан талаар шүүгээс мэдээлж байсан. Тэгвэл авилгатай тэмцэх газрын мөрдөн баяцагчид түүнээс өнгөрсөн 7 хоногт мэдүүлэг байцаалтыг авчээ. Монголчуудын 16 жилийн тур шүүжүүлжсэн наран тулцын амьдралыг өгүүлэх гэрэл зургийг үзэсгэлэн өчигдөр Улаангэр галерейд нээлттэйсэн байна. Гэрэл зурагчийн эрдэнэцэнд орж энэхүү сэдвийн төрөлцөө үзэсгэлэн олноо толилуулж байгаагаа тэрээр 2010-оноос нарантал худалдааны төв амьдралаар сэдвчилсэн зураг авахсан байна. Хаврын эрэг цайнд зориулан Улаанбаатар дархан Эрдэнэт хотуудад махны менежер 6 компани нийт 14.5 мянган тонн нөөцийн махыг бэлтгэж өнгөрсөн 4-р сарын 1-ээс судалгаанд гаргасан. Энэ сарын 1-ний айдлаар 9.1 мянган тонн нөөцийн махыг борлуулсан бөгөөд энэ нь нийт нөөцийн махын 65% гинэ. Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд үнээр өгөх махыг килограмм 5150 төгрөг, ямааны махыг 4900 төгрөг, харин хоньны махыг 5750 төгрөгөөр худалдаалж байгаа юм.